Би ч одоо энэ хүнс хөдөө аж ахуйн сайдын үйл ажиллагаанд бас шүүмжлэлтэй хандж ирсэн юм аа. Тэгээ одоо бас сайн зүйлийг бас хэлмээр байна. Ялангуяа энэ услахаатай газар тариаланг хөгжүүлэх тухай миний санал санаачлагыг дэмжиж услахаатай газар тариаланг түшиглэж мал аж ахуйн малын тэжээл үйлдвэрлэх, өвс тэжээлийн үнийг хямдруулах асуудал үр дүнгүй өгч өвс тэжээл дээр бол одоо өнөөдөр үнийн хөөрөгдөл байхгүй болсон байна шүү дээ. Энэ бол бас нэг бас зөв бодлогын эхлэлээ гэж үзэж байгаа. Нөгөө талаар энэ Монгол улсад малын гоц халдварт өвчний асуудал үнэхээр хүнд болж үндэсний аюулгүй байдлын асуудал гэдгээр бид өнөөдөр ямар нэгэн байдлаар энд мэдээлэл хийж энэ талаар улс төрийн шинж чанартай зүйл ярихгүй байнамаа. Гэхдээ энэ асуудал бид өнөөдөр дүгнэлт хийж энд хариуцлагыг доод шатндаа сайжруулмаар байна. Өнөөдөр улсын олон газруудад малын гоц халдварт өвчин гарсан. Олон улсын Аз иргэлийн өвчнийг тархалтыг бууруулах зохион байгуулалтын арга хэмжээ авах талаар орон нутгийн засаг захиргааны байгууллага харьяа хөдөө аж ахуйн салбар хариуцсан байгууллагууд, мал эмнэлгийн байгууллагуудын албан тушаалтад өнөхөр хариуцлагагүй ханддаг. Өнөөдөр өвчлсөн малыг малчиж зөвшөөрөхгүй байна гэдэг байдлаар устгахын арга хэмжээ авахгүй байгаа. Ийм юм байхгүй шүү дээ. Энэ дээр одоо цаашид дүгнэлт хийж ажиллах ийм шаардлагатай байна. Нөгөө талаар бол малын үйлчлэлтийн асуудал дээр бас онцгой анхаарах хэрэгтэй. Энэ 2021 онд бол зуны улиралд бол хур бороо сайн орсны улмаас өвлжилт бол таатай байх нөхцөл хэдий байгаа боловч зарим аймгийн сумуудад энэ асуудал бас их анханасаа анхаарал тавьж ажиллах шаардлагатай байгааг хэлье. Асуулт байхгүй.